Энэ сайхан өдрийн мэндийг хүргэе үзэгчдээ орчин цагийн бас техник технологийн хөгжилтэй холбогдуулаад хүн болгон одоо жолооч болох хэрэгцээ шаардлагатай байгаа. За зарим нэгэн жолооч болж амжаагүй хүмүүс маань жолооч болохыг хүсэж байгаа. Хаан чанартай сайн жолооны курс байгаа бол гэж эрд сурвалжилж байгаа бол бидний хүрэх гэж байгаа мэдээллийг бас одоо анхаарлаа хандуулаарай. Учир нь бид үзэгч та бүхэндээ цоо шинхэн байгуулагдсан нэгэн автотренажерыг танилцуулах гэж байна. Тэгэхээр бэлгүүн тулга авто сургуулийг бас манай үзэгчид бүгд сайн мэдэж байгаах. Энэхүү авто сургуулийн нэгэн одоо шинэхэн салбар болох автотренажер дээрээс өнөөдрийнхөө мэдээллийг үзэгч та бүхэнд хүргэе. За хамгийн эхлээд үзэгчтэй энэхүү автотренажерийнхаа хичээлийн танхимтанаас үзэгч та бүхнийг танилцуулъя. Яг ингээд ороход бас цэлийгээд маш гоё одоо том заалтаа нэг дор одоо 80 хүүхдэд лекц уншаад хичээл орох боломжтой. Тэгээд бүх одоо үзүүлэнгүүд нь таних тэмдгүүд одоо зааврууд, замын тэмдэглэгээнүүд нь одоо бүгд монгол хэл дээр бичигдсэн, маш ойлгомжтой хэлбэрээр бичигдсэн юм байгаа. Тэгээд орчин гинээс харж байгаа та бүхэн маш сайхан одоо ийм цэвэрхэн тав тухтай орчинтой байгаа маа. Цоо шинхэн газар гэдэг утгаараа бас ийм орчинтой байгаа. Тэгээд эдний нэг даваа тал онцлог нь болохоор юу вэ гэхээр үзэгчтэй энэхүү одоо замын хөдөлгөөний хууль дормын хичээлүүдээ видео хичээл маягаар ордгоо. Тусгай проектороор дэлгэцэн өгөөд видео хичээлээр за зарим нэгэн замын тэмдэглэгээ зарим нэгэн бодлогоодыг бодуулдаг ийм бас давуу талтай Монголд бас анх удаага нэвтэрч байгаа ийм технологиг бас оруулж ирсэн байгаа. За харин энэ бол үзэгчтэй нөгөө ангилалд дээшлүүлэхийг хүсэж байгаа одоо сурагчид зориулсан ийм хичээлийн танхим байна. А, Д, Е ангиллын одоо жолооч нар Б-гээсээ дээшлэхийг хүсэж байгаа, Д ангилд одоо хамрагдахыг хүсэж байгаа бол энэ дээрээ хичээлд ордог. Тэгээд мэдээж бас танхимын хувьд тоглох сайхан орчинтой нөгөө бүх үзүүлэнгүүд нь монгол хэл дээрээ маш одоо ойлгомжтой байдаг. Ийм бас тусгай хичээлийн танхим бас эднийд байдаг юм байна. За харин энэ бол үзэгчтэй энэхүү одоо бэлгүүн тулга авто сургуулийн автотренажерын маань дорон бас байгааг та бүхэн харж байна. Тэгэхээр энэхүү доромын бүх одоо тэмдэглэгээ шон зэрэг одоо дотоод зохион байгуулалтууд нь бүгд яг олон улсын стандартын дагуу бас ингэж байрлаж өгсөн баха. Та бүхэн бас харж байгаа хэрэг Монголд бас ийм дорон бараг байдаггүй гэж хэлэхэд хэлцэхгүй байхаа хамгийн анх удаа одоо бүх тэмдэглэгээтэй. За эхэл гэсэн газраас нь эхлээл яг шугамын дагуу явхад дорон дээр хийгддэг бүх үйлдэлүүдийг одоо хийх боломжтой ийм аюулгүй байдлын үүднээс хангаж өгч чадсан ийм доромыг бас эдний хамт олон бүрдүүлж өгсөн байна. За харин энэ хэсэг бол үзэгчтэй яг автомашины бүтэц зохион байгуулалт доторх эд ангиудыг одоо онлоор ордог ийм танхим байна. Тэгээд та бүхэн бас харж байгаа бах бүх үзүүлэн одоо бүх тайлбар нь монгол хэл дээр маш ойлгомжтой. Суралцагчтайгаа суралцж байгаа суралцагчд маань бас хараад шууд ойлгох боломжтой. Тэгээд дээрэс нь нөгөө проектороор хичээлээ ороод бүх зүйл нь тайлбартайгаа ингээ гараад өгдөг болохоор сурж байгаа хүнд ч ихсэн сурахад амархан сонирхолтой байхаар бас ийм хичээлүүдийг бас эдний хамт олон давхар ордог юм байна. Тэгээд хэрэв аргийн авто сургуулиудад бас ингэж машины эд ангиудыг бас заагаад байдаггүй хаа гэж бодож байна. За яг энэ ангиас одоо суралцж байгаа суралцагчд маань автомашины бүтэц зохион байгуулалт гэж юу байдаг вэ гэдгийг бас онлайн мэдлэгийг олж авна. За тухайлбал тормозны механизм гэж ямар байдгийг, за хүргэлтийн систем гэж ямар хөө зүйл байдгийг гэх зэргийн одоо мэдээллийг олж авчаад дараагийнхаа хичээл ордог юм байна. Энэ маань дадлахын одоо танхим байгаа үргэлжлүүлээд үзэгч та бүхэнд танилцуулъя. Дадлахын өрөө үзэгчтэй. Тэгэхээр энд орж ирээд суралцагчд маань яг машинууд дотоод ингээд ангиуд яаж ажилтгуу ямар системтэй ажилтгуу гэдэг нь бүгднийг нь өөрийнхөө нүдээр одоо хараад ажилуулад үзэх бас ийм боломжийг олгож өгч байдаг юм байна. За үүнээс гадна эднийд бас юм хөдөлгөөнд самрууд байрлаж өгснийг бас их авууштай талууд юм болоо гэж бодож байна. Тухайлбал энэ одоо бензин насаас түүний төрлүүдтэй яг хэрхэн ажилтгуу, яаж одоо үйл ажиллагаа нь явагддгүү гэдгийг бас бүрэн бүт байдалтаар ингээ харуулад өгсөн байна л да. Нэгэнд ч жолооч болох гэж байгаа хүн маань автомашин унжил байгаа юм чинь доторх эд ангиудын бүх зүйлийг нь судалсан байх хэрэгтэй болоо гэж бодож байна. Тэгээд эдний дээрс нэр бүх талын мэдлэгийг одоо нэг доороос олж авдагаараа бас их даваа талтай ийм газар байна.
За харин одоо үзэгчтэй яг нөгөө автотернершорын хичээл ордог буюу одоо суурин одоо жолоодлын төхөөрөмжүүдийг бас хэрхэн эзэмшихийг үзэгч та бүхэнд харуулъя. Тэгэхээр эдний хичээлүүд маань бас шат дараалтаа явдаг юм байна. Яг миний хажууд байгаа энэ одоо суудал хэсэг бол хамгийн анхны шатны хичээл. Хамгийн анх эхлээд одоо жолоо байр сурах гэж байгаа хүмүүс маань яг энэ дээр суугаад за дөрөө гэж тормос гэж юу байдгүй тийм ээ. Дөрөө гэж юу байдгүй, хурдны хайрцаг гэж юу байдгүй, өрүүлийнхээ ард яаж суух ёстой, өрүүлээ хэрхэн барих ёстой гэх зэргийн хичээлүүдийг одоо энэ дээр суугаад заалгадаг юм байна. Тэгэхээр ерөөсөө жолооны ард сууж үзэж байгаагүй хүмүүс маань шууд машин суугаад жолоо бариад явна гэдэг бол сандардаг, их хүндрэлтэй асуудал байдаг шүү дээ. Тэгвэл ингэж одоо сууж үзээгүй хүмүүст зориулаад бүгднийг анханаас нь нахгуулаад ямар ч одоо сандрал байхгүй тайван байдал технээс нахгуулаад А, Б-г зааж өгдөг юм байна. За яг энэ одоо төхөөрөмж автотернершор болохоор жолоо хэрхэн эзэмших үү, яаж жолооныхаа хүрдийг эргүүлэх үү, араагаа солих уу, яаж жолоо барих уу гэл тэр бүгд зүйлийг нь одоо дадлага эзэмших маягаар бас ингэж суух боломжтой. За түрүүний бас хэлсэн жолоо барьж үзээгүй хүн маань шууд одоо машин бариад жолоонд оролцсон те хөдөлгөөнд оролцсон гэдэг бол маш хэцүү асуудал. Тэгэхээр энэний ард суугаад эхлээд бүх юма мэдэж аваад дадлагжаад дараа нь одоо машин дээрээ гарахад бэлэн болдго юм байна. Тэгэд үүний бас нэг давуу тал нь үзэгчтэй яг одоо та бүхэн харж байгаа харанхуй зам дээр хэрхэн жолоо барьж байгааг шөнийн одоо зам дээр жолоо барьж байгааг та бүхэн харж байгаа тийм ээ. Яг жолооны курс сурж байгаа тохиолдолд хэр баргийн харанхуй зам дээр за эсвэл халтаргаатай бороотой зам дээр дадлага хийгээд байх боломж байдаггүй шүү дээ. Хэр баргийн тэгж үздэггүй. Тэгвэл энд одоо бүх зам дээр тэгж явж үзэх боломжтой. Яг л жолоо барьж байгаа юм шиг бүх анхаарлаа төвлөрүүлээд жолоо барьдаг бүх үйлдэлийг хийн. Зам нь бас яг урагшаага яваад аваар усал гаруул аваар услаа гаргаад ингээд яваад байх ийм сайхан боломжтой ийм төхөөрөмж байна. За харин одоо яг энэ тернершор нь болохоор BC английн тернершорууд байна. Тэгэхээр том ачааны автомашин одоо барьж сурах гэж байгаа хүмүүс бас эхлээд энэ дээр сурдаг юм байна. Бүхэл одоо хэрэгслүүдийг нь ажиллуулж үзээд за зүгээр одоо энгийн B английн автомашинууд бол шал өөр байдаг шүү дээ. Тэгэхээр энд одоо суугаад барьж үзээд бүх одоо дадлага туршлагаа хуримтлуулнаа гэсэн үг. За та бүхэн бас яг одоо дэлгэцийг харж байгаа хэмээнхүү цастаа замаар явж байна. Тэгээ автомашиныхаа шилийг ажиллуулад яг машин бариад явж байгаа юм шиг одоо ийм дадлагыг олгож өгдөгөөр энэхүү одоо төхөөрөмж маань маш олон одоо давуу талыг өөртөө бүрдүүлж чадсан байна. За энэхүү автотернершор манаас үзэгчтэй түрүүний одоо хичээлүүдтэйгээ адилхан видео хичээлтэй бас ордог юм байна. Яг одоо та бүхэн бас харж байгаа машин ороод доромын үйлдэлүүдийг хэрхэн хийх ёстойг бас киногаар харуулж байна. Тэгээд хүмүүс маань автотернершор дээр сууж дуусчаад за машиндаа гарлаа, дором машин барьж үзье, доромд одоо хэрхэн явах вэ гэвэл эхлээд энэхүү киног үзээд анхан шатны мэдгэдэггүй бас өөртөө олж аваад тэгснийхаа дараагаар доромдоо гараад жолоондоо гарах боломжтой байна. За үзэгчдээ бид өнөөдөр та бүхэндээ маш хэрэгтэй сонирхолтой мэдээлэл өгч чадсан болов уу гэдэгт итгэлтэй байна. Бэлгэн тулга авто сургуулийн энэхүү цаашинх нэгдсэн автотернершор манаас жолоо барьж сурахыг хүсэж байгаа хүн болгонд одоо нээлттэй байгаа. Бүр анхан шатнаас нь ахгуулаад бүх зүйлийг одоо дистаралтаа маш одоо нарийн дэг журмын дагуу заадаг маш сайн жолоочдыг бас эндээс төрж гарнаа гэдэгт миний хувьд лав итгэлтэй байна. Хэрвээ та бүхэн жолоочдохыг хүсэж байгаа бол өнөөдөр миний танилцуулж байгаа энэхүү газараас хүрэлцэн ирээрэй гэж миний зүгээс зөвлөж байна. Бэлгэсэн давар гарч байгаа утаснуудтай холбогдоод дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Автотернершорын хаягийг дуулгыг цэргийн төв эмнэлэг буюу цэргийн госпиталь гэж байдаг шүү дээ. Яг энэхүү госпиталийн ард талд нь энэхүү бэлгэн тулга авто сургуулийн автотернершор манд байрлаж байгаа. Нэг мэдээллийг бас нэмж хүргэхэд шинээр нэгцэнтэйгээ холбогдуулаад хямдралтай одоо бүртгэлийг явуулж байгаа юм байна. Тэгээд хэрвээ та бүхэн жолоо сурахыг хүсэж байгаа бол энэхүү сайхан боломжийг битгий алдаарай. Хямдралтайгаа дээр ийм сайхан орчинтай газар ирээд суралцаад аваарай.